Сайн байцгаана уу та бүхэндээ Word-ийн файлыг одоо хэрхэн зураг болгож чадвалах талаар танилцуулах гэж байна. Одоо Word файлыг бол зураг болгож чадвалах нэлээд олон янзын аргууд байдаг. Эндээс л би одоо интернетгүй орчинд одоо хэрхэн зураг болгож хадгалах талаар одоо 3 аргыг танилцуулъя гэж бодлоо. За нэгдүгээрт нь бол одоо ямар нэгэн зураггүй, графикгүй одоо нэмэлт объект байхгүй одоо цулгуй текстийг одоо хэрхэн зураг болгох вэ гэдэг талаар танилцуулъя. Дан хэрвээ та текст зураг болгож байгаа бол энэ бол маш амархан зураг болгож байгаа текстээ одоо бүгдийг нэвтгчүүлээд маус хоёроо дараад copy командыг сонгоод эсвэл гарнаас Ctrl+C дарсан ч болно. Эсвэл одоо Home-ны clipboard хэсэгт байгаа copy командыг сонгосон ч болно. За ингээд copy командыг сонгонгуудаа Home-ны fast командын дээр дараад нэгтгэгдснээс past special командыг сонгоод. За past special гэсэн харилцах цонхныг тухайн цонхноос бид нэр picture гэсэн сонголтыг сонгоо. Picture файл үүсгэх, зургийн файл үүсгэх гэсэн сонголтыг сонгоод OK дарлаа. За ингэхлээр нөө текст маань зураг хэлбэр рүү шилжсэн байна. Хүрээ үүсээд Picture Tools Formats гэдэг тухайн зурагтай ажиллах одоо форматс маань үүссэн байна. Эндээс бид нэр одоо зургандаа хүрээ хийгээд өгсөн ч болно. За ингэж байгаа хадгалсан ч болно, нормал хэлбэрээр нь хадгалсан ч болно. За одоо энэ зургийг энэ файлаа одоо зураг болгож зөвхөн одоо JPG зураг болгож авахын тулд яах вэ гэхээр зурган дээрээ маус хоёроо дараад Save as Picture гэсэн командыг сонгоно. Save as Picture. Дарлаа. За мэдээд зураг хадгалах хавцаа сонгоно. За дэлгэцэн дээр Word to JPG гэсэн хавцаа байж байгаа. За энд нэг гээ хадгалчихъя. 1.11 гээд хадгаллаа. Save дарлаа. Зөвхөн текст биш одоо тухайн объекттэй, зурагтай, графиктай, хүснэгттэй ч юм уу ингээд ороод ирэх юм бол саяны аргаар хадгалахлаар зөвхөн зураг нь хадгалагдаад байдаг. Зөвхөн зураг нь хадгалагдаад текст нь орж ирдэг гэсэн. Энэ тохиолдолд одоо яах вэ гэхлээр хамгийн энгийнээр бол одоо print хийгээд файлсан дээрээ дараад print хийж ороод эндээс одоо системийн програм ашиглаад зураг таслаад авч болно. Ингээ авах гэж байгаа хуудасаа гаргаж ирээд за энэ хуудсыг гаргаж ирээд одоо энэ хуудсыг зураг болгож авъя гэх юм бол Snipping гэдэг одоо жижиг програм байдаг тийм ээ. Энэ програмаа нээгээд New цонхон дээр дараад New командыг сонгоод яг зураг болгож авах гэж байгаа хэсгээ дөрвөлжлээд татаад өгнө. За ингээд Snipping tool буюу програм руу маань одоо тухайн хуудас маань ороод ирэхлээр файлсан дээрээ дарлаа, save as дараад зургийнхаа нэрийг өгөөд хаана хадгалах вэ хавцаа сонгоно. За 2 гэж сонгоод save дарлаа. Файлынхаа төрлийг сонгоно. PNG буюу одоо интернет орчинд ажиллахаар юм эсвэл JPG юм гэдэг өөрөө файлынхаа төрлийг сонгоод save дарлаа. За 2 дахь арга маань энэ байна. За тэгвэл энэ ингээд нэлээд олон хуудсан дээр нэлээд яригтай байна. Хэрвээ одоо Photoshop програм компьютер дээр ч байгаа бол Photoshop програмыг ашиглаад бас зураг болгож болдог байж байгаа. За миний ашиглаж байгаа Word бол 2013 байгаа. 16 дээр бас ингэж зураг болгож болдог байгаа шүү. За хэдүүл одоо тэгвэл Photoshop програмын тусламжтайгаар яаж зураг болгох вэ гэхлээр олон хуудастай файл. За одоо миний нээсэн байгаа файл нийтдээ 17 хуудас байна. Энэ 17 хуудас файлыг маш амархнаар одоо хэрхэн зураг болгох вэ гэдгийг үздэхээ хэдүүлээ. За тэгэхээр файлсан дээрээ дараад Save as гэж дараад файлсан дээрээ дараад Save as биш шүү. Export гэж хийгээд Create PDF XPS document гэдэг энэ дээр Create PDF XPS document гэдгээ сонгоод за нэгдэх цонхноосоо хаана хадгалах вэ мэдээж хавцаа сонгож өгөн desktop-оо сонгоод JPG-гээ сонголоо. За энэ дотор ингээд тухайн одоо файлынхаа нэрийн нөгөөд PDF
Publish хийлээ. Publish төвчийг дарчихна. За ингээр файл маань одоо publishing буюу одоо PDF рүү хөрвөж байна гэсэн. Word файл маань PDF болчихно. За ингээд Word файл маань PDF болоод гараад ирсэн байна. Бүгдээрээ бүх хуудас нь PDF буюу ном хэлбэрээр болцсон байна гэсэн үг тийм ээ. Одоо бүгдээрээ Photoshop програм нэ. За Photoshop програм бас хүмүүс Paint програм руу зураг хуулаад юу яадаг? Зураг болгож хадгалдаг. Paint дээр одоо ингээд нэг зураг тексттэй хуулахлаар нэг үү үсгнүүд бас танихгүй байх тохиолдлууд гардаг. Тийм учраас Photoshop-оор болгочих юм бол маш амархан. Photoshop дээр одоо ажиллаж чаддаггүй байсан ч гэсэн зөвхөн зураг оруулж ирээд хадгалж авч байгаа учраас ямар нэгэн одоо Photoshop-ын ур чадварыг шаардахгүй. Тийм учраас та одоо компьютер дээр Photoshop програмыг суулгаж байгаа зураг болгох юм бол илүү одоо амархан хэлбэрхэн байдлаар Word файлаа зураг болгож авч чадна гэсэн үг байна. За одоо ингээд Photoshop нэглээр файлсан дээр дарлаа. Open дараад файлаа сонгоно. Desktop дээр Word to JPG гэсэн хавтас байгаа тийм бидний хавтас. За энд харагдаж байна. Word to JPG хавцаа нэгээд Open дарлаа. За эндээс PDF Open. За ингээд Word-ийн файл нь бүгд зургаар ороод ирж байна. За эндээс одоо сонгох зургуудаа жишээлх юм бол одоо 1 3 5 дугаар хуудсыг зураг болгох шаардлагатай байлаа гэх юм бол Pages гэсэн сонголтыг сонгоод гарнаасаа Ctrl төвчийг дарж агаад 1 дээрээ дарлаа, 3 дээрээ дарлаа, 5 дээр дарлаа ч тийм үү те. Ингээд цэнхэр хүрээ үүсгээд сонгогдож байна тийм ээ. Окей дарлаа. Бүгдийн хэрвээ нэхвэл бүгдийг Ctrl төвч дарж байгаа идэвхжүүлээд оруулаад ирнэ гэсэн үг байна. За одоо эндээс ямар нэгэн өөрчлөлт хийх бөгөөд шууд файл Save as Word to JPG дотор 3-1. За форматаас нь мэдээж зураг хэлбэр болгож байгаа учраас JPG гэдгээ сонгоод Save дарлаа. Окей. За энэ зарчмаар явна. За тэгээ нэгэ зураг болгоцсон бол тухайн хуудасаа хаач. Одоо нөгөө PDF Photoshop-ийн одоо файл үүсгэх үү гэж энэ нөв дараад дахиад дараагийнхаа хуудсан дээр дахиад саяныхыг давтаа юм гэсэн. File Save as JPG гэсэн төрлөө сонгоод Save дарлаа. Окей. За ингээд хадгалах нэ. За одоо бүгдээрээ зураг болгосон хэсгүүдээ харъя. За бүгдээрээ одоо хадгалсан зургуудаа үзцгээе. За хамгийн эхлээд одоо 1-11 гээд зөвхөн одоо Word файлынхаа одоо командуудыг ашиглаад зураг болгосон. Энэ маань бол 1.11 гэж хадгалсан зураг маань ах нэ. За ингээд зөвхөн текстийг бол одоо зөвхөн Word файлынхаа командаар хадгалж болно. Зураг дүрс ороод ирэх юм бол алдаа үүсдэг гэсэн тийм ээ. За дараа нь 2 гэсэн зураг маань болохоор print команд өгөөд одоо snipping tool гэсэн одоо системийн програмыг ашиглаад зураг болгосон байж байгаа. 2 дугаар арга маань snipping tool ашиглаад өгсөн зураг байж байгаа тийм ээ. За 3 дугаарт нь бол бид нар 3 дахь зураг маань бол Photoshop програмын тусламжтайгаар эхлээд Word файлаа PDF болгоод дараа нь Photoshop програм руу оруулаад зураг болгож хадгалсан ийм зургууд байх нэ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Видео таалагдсан бол subscribe дараарай. Дараагийн видеогоор уулзцгаая.